Имчилгээний аргуудыг нэвтрүүлээд олон эмийн дасалтай олон эм тариа хэрэглэдэг жишээлбэл сүрэг 2 жил имчилдэг байсан бол 6 сарын имчилгээтэй боллоо. Үр дүн 67% давлаа. Нэгсэндээ имчилгээнд үр дүнгээ өгсөн. Ердийн сүрэгийн имчилгээний үр дүн 75% тай байна. Тэгэхээр бас бид хийх ажлууд их байна. За энэ ч утгаараа бид бас одоо өчигдөр хамгийн их одоо хүн амтай 2 дүүрэгт сүрэгийн идэвхтэй илрүүлтийн үйл ажиллагаа 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтаар эхэлж байна. Энэ одоо хаан уул Баянзүрх дүүргэд одоо идэвхтэй сүрийг илрүүлэх үйл ажиллагаа бас одоо дүүргийн анхан шатны тусламж үйлчилгээ хамруулж асуулга, за дээрээс нь химэл оюухан суурилсан эрентхэн оншилгоо, за дээрээс нь одоо Монгол улсын 74 газар бид одоо ген эксперт оншилгоо буюу одоо алдаагүй оншилж чаддаг молекул генетикийн шинжилгээ хийж чаддаг энэ тогтолцоогоо хүртэл нэвтрүүлсэн сайн туршлагууд байна. Одоо улам энийгээ сайжруулахын тулд салбар хоорондын уялдаа бас их чухал байгаа. Энэ чиглэлдээ илүү одоо ажиллахаар болж байна. Сүрээгээр өгсөн хүмүүст одоо нөгөө санхүүгийн дарамт бас маш өндөр ирдгээ гэдэг. Тэгэхээр энэ дээр бүрэлдэх тохоос гадна өөр бас дэмжлэг боловсруул ер нь орж ирэх боломжтой болов. Энэ дээр бас таад маань ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ? За тэгэхээр сүрээ өвчин бол голдол одоо эмзэг бүлгийнх нь хамрагдаг учраас бид онцлогоо эмчилгээ өөрөө зардалгүй. Тийм ээ, энэ бол одоо ямар нэгэн иргэнээс одоо мөнгө санхүүжил гардаггүй. Тэр утгаар бол одоо санхүүгийн дарамтгүй гэж ойлгож байна. Гагцгүй бид нэг идэвхтэй илрүүлэлт чухал байгаа. Идэвхтэй илрүүлэлт гэдэг маань яг л одоо тэр сүрээ илэрсэн газар орчим, тэр одоо контактлж байгаа, тэр одоо харьцаанд орсон хамааралтай байгаа, тэр албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүдээр нь одоо тандалтуудыг хийх энэ аргачлалыг идэвхжүүлвэл бид одоо далд сүрээг илүү сайн илрүүлээд олон хүмүүсийг эрт илрүүлж чадах юм бол эмчилгээний үр дүн их сайн гэсэн. За нөгөө талаасаа бас одоо нийгмийн дэмжлэгүүд бас байдаг. Жишээлх юм бол одоо хоол хүнсний дэмжлэгүүд бас байж байгаа тийм ээ. Энэ бол одоо глобал сантай хамтраад бид одоо 20 гаруй жилийн үйл ажиллагаа явж байна. За дээрэс нь бас нэг чухал зүйл бол бид одоо болсон хүчний бодлогын хүрээнд бол одоо сүрээтэй тэмцэх үйл ажиллагаанд оролцож байгаа эмч нарын бас одоо цалин тусад нь 30% нэмсэн байгаа шүү дээ. Энэ болгон бол одоо аль болохоор л одоо сүрээгүй болох дэлхийн зорилго 35 оны энэ зорилготой бид хамт очих юмсан гэсэн юм зорилгоор ажиллаж байна л гэж ойлгоор. Глобал сангаас одоо яг энэ санхүүжилтүүдийг бүгдийг гаргаж байгаа. Тэгэхээр бид нөгөө эрүүл мэндийн яам болон засгийн газар руу бас энэ төсвийг ингээд баг багаар шилжүүлэх ажлыг эхлүүлсэн гэдэг хэлсэн. Энэ тал дээр. Тэгэхээр одоо глобал сан бол одоо 2027 он хүртэл одоо Монгол улстай хамтарч ажиллаа. Тэгээд ерөн санхүүжилт нь одоо зогсох. Тэгээд глобал сангийн одоо дэмжлэгтэй бид чи одоо хамгийн гол юм бол одоо зөвхөн сүрээг илтгэх бас доох бэлгийн замын халдвар хийж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ болгонд тэмцгийн үйл ажиллагаанд бол чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр бид одоо дараагийн төслүүдэд бичиж дараа нь яаж хамтарч ажиллах вэ? 50% таа санхүүжилтаа тогтоож явах. Мөн дээрээс нь одоо эрүүл мэндийн даатгал, за дээрээс нь нийгмийн эрүүл мэндийн төсвийг тусад нь гаргах энэ гэдэг олон бэлтгэл ажлууд хийгдэж байна. Одоо энэ шилжилтийн ажлууд эхэлсэн явж байна. Тухайлх юм бол одоо глобал сангаас айжимдаа одоо сүрээтэй холбоотой эмчилгээний хэвтэн эмчлүүлэх зардлыг даах энэ төсвийг одоо даатгал руу шилжүүлэх энэ ажиллагаа эхэлсэн явж байгаа. За ер нь гэхдээ бас энэ илрүүлэг анхан шатанд нь өгөх тусламжийг бол аль болохоор одоо энэ нийгмийн халдвар төвчин гэдэг утгаар нь бол тусдан төсөвт суугаад харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа тэр зардал бол даатгалаараа даах ийм тогтолцоо руу шилжихээр зорж байгаа шүү. Орон нутгийн одоо эрүүл мэндийн байгууллагуудыг сүрээ илрүүлсэн болохоор нь сайн гэж үнэлэх ёстой юм уу? Тэр орон нутагт ч юм уу тий сүрээ илрээд байгаа болохоор муу гэж үнэлэх ёстой юм уу? Бас нэг юм буруу тогтолцоо бас байгаад байдаг юм шиг анзаарэгддэг. Та энийг гэж бодож байна. Тий, тэгэхээр ерөөсө хамгийн чухал зүйл бол өвчлөл ихсэн гэдэг маань илрүүлж сайн ажиллаж гин гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ бол одоо буруу гэсэн үг биш шүү. Тийм учраас би бас одоо аймгийн удирдлагуудаа сайн нэлээд олон аймагуудаар явлаа үргэлж хэлж байгаа. Илрүүлэг сайн байгаа бол та нарт ямар нэгэн оноо асахгүй харин сайн байна. Гол нь тэр илрүүлсэн улсуудаа эмчилгээнд бас хамруулсан байх нь бүр их сайн. Тэгмэл бүр онц гэж хэлэх гээд байна, тийм ээ. За. Өнгөрсөн хугацаанд сүрээтэй Монгол улс тэмцэгт юун дээр алдуу, юун дээр оноо ирээдүйн стратеги нь яг Монгол улсын хэмжээнд яг яаж тодорхойлогдож байгаа вэ? Дэлхийд тэгээ яаж нийцж байгаа вэ гэдэг. Ерөөсөө л идэвхтэй хяналт илрүүлэг л чухал. Идэвхтэй илрүүлэг гэдэг энэ ажлыг зохион байгуулах нь бол чухал байсан. Одоо миний барьж байгаа бодлого бол бид сүрээг хүлээж суух биш, харин өөрснөө явж эмнэлгийн байгууллагууд явж тэр одоо халдвар гарсан цэг булан бүрэн дээр нь очиж идэвхтэй илрүүлэх нь хамгийн чухал. Илрүүлж чадвал эмчилгээний үр дүн маш сайн.